За сайн байна уу? Би DJ producer билүүтэй Majesty label тавиулдаг. Миний би өнөөдөр та бүхэнд өөрийнхөө карьерт хэрхэн нөлөөлж ирсэн 3 аппликейшн танилцуулъя. За эхнийх нь Mixcloud. Mixcloud нь болохоор дэлхийн бүх DJ-нэр өөрсдөө миксийг апплод хийдэг байгаа. Энд дээр дуу гэж байхгүй, зөвхөн цагийн микс, 2 цагийн микс. Мөн тэр DJ-гийн одоо тоглосон бүх дуунууд доор нь track list нь болж гарч ирдэг байгаа. Энэ их ач тус болдог. Мөн DJ-ийн төлөвлөлт маш чухал аппликейшн байна. За дараагийнх нь Discogs аппликейшн болохоор дэлхийн 300 сая пянз одоо бүх каталог нь Discogs гэдэг вебсайт бүртгэж идэг. Тэнгүүт та одоо ямар нэгэн пянз судалж авах ч юм уу, ямар нэгэн пянзны одоо олдохгүй байгаа пянз ч юм уу, тэгм бол каталог нь хайгаад одоо дэлхийн ямар рекорд шоу зарагдаж байна гэдгийг олох боломжтой. Мөн бүх дуунууд пянзаараа энэ аппликейшн дээр өгдөг байна. Жишээлбэл одоо би энэ Osgood-ны лейблийг хайж үзье. Энэ бол Osgood-ны бүх артистууд болоо. Ингээд артистууд маань одоо жишээл Cobain, Fidel, Answer Code Request. Тэгээд мөн одоо лейблүүд нь одоо жишээлбэл Osgood-ны гэдэг нь Германы нэг номерын клуб болох Berghain гэдэг клубын лейблнүүдийг одоо жишээл энэ лейблийн бүх гаргасан компиликейшн одоо бүх тандин дээр хийгдсэн дуунууд одоо бүх урсгал нь мөн ямар үнэтэй зарагддаг бүх юмуд нэгэ байж тийм аа. За дараагийнх нь болохоор Plastic FM. Энэ нь болгоомт өөрийн гэсэн scrobbler-ыг татдаг. Scrobbler нь одоо аппликейшн дээр суулгах чинь хэрвээ та компьютер дээр хэрэглэвэл өөрийн гэсэн scrobbler-ийн давхар татаад тэрүүгээр өөрийн одоо тавьж байгаа хөгжмөнтэй холбогддог. Тэрэн дээр тэгэхээр тань ямар ач тус болох вэ гэхээр одоо тэр артистын одоо жишээ нь би үзүүлээ. Одоо энэ Plastic FM орлоо. Gage артист байгаа. Одоо тоглолтын урсгал, progressive house, tech house, minimal өөрийнх нь одоо биографи нөгөө топ тракууд нөгөө өөрийнх нь бүх топ альбомууд нөгөө Үүнт одоо ойролцоо тоглодог артистууд нь яаж юм. За ингээд жишээлбэл Ken гэдэг байна, Quiver гэж байна, Henry Saiz гэж байна, Jeremy Orlander гэж байна, Bedrock гэж байна. Одоо Zem гэж байна, Hina Kationa гэж байна. Тэгвэл энэгээр нь хөөгөө төгөө явахад илүү их артист болоод одоо илүү discover болоход их ач тус болдог байна. Би өөрийнхөө хэлэлцээ 3 аппликейшн та бүхэн танилцууллаа. Та бүхэн хэрэглэж үзээрэй. Баярлалаа.